Төрийн ордноос НТV сурвалжлах баг мэдээлэл хүргэж байна. Яг одоо Улсын хурлд Монгол Ардын намын бүлэг хуралдах гээд гишүүд цуглаж байна. Бүлгийн өнөөдрийн хилцэх асуудлын нэг нь бол томоогийн нөхцөл байдлыг танилцуулах байгаа. Яг эд оргил үе дээр бол 12 сарын 15-наас эхэлнэ гэдэг ийм мэдээлэл яваад байна л да. Одоо нөхцөл байдал ямар байгаа вэ? За тэгэхээр нөгөө манайх арга ухаанч өөрөө их тийм нотлохын суурилсан шинжилгээ ухаан болчихсон тооцоолууд, төсөөллүүд, таамаглалуудыг нэлээд тийм шинжилгээний үндсэлтэй гаргадаг. За энэ утгаараа бол ер нь 50-51-т 7 хоног буюу 12 сарын 15-наас 21-ний хооронд томоо төсөл өвчний эд оргил үе болох юм эрсдэлтэй гэдэг мэдээллийг манай одоо шинжилгээний байгууллагууд эрдэмтэд хэлээд байгаа. За энийг бас үздэг хэд хэдэн чухал зүйлүүд байгаа. Энэ чинь зүгээр санамсаргүйгээр тийм болчих магадгүй гэж ярихгүй л да, тийм ээ. Тэгэхээр олон шалтгаануудыг нэгтгэж үзэж, дээрээс нь өнгөрсөн 5-аас 10 жилийн томоогийн дэгдэлтийн нөхцөл байдал энэ гэдэг олон датануудыг цуглуулж тэрэн дээр өгүүлэлт өгдөг. За одоо бүлэг дээр танилцуулгач байна. Томоо төсөл өвчний нөхцөл байдал ямар ч байсан хяналтанд байна. Жишээлбэл одоо нийтдээ Монгол улс чинь нэг 6500 гаруй ор байдсан шүү дээ. Тэрний дүүрэлтийн нэг 70 орчим хувь нь энэ ханиадтай холбоотой байгаа. За дээрэс нь орны ашиглалт нь бол бид нэг 75-аас 80% байна. Зарим газар бол бас аймагаас хамаарат 80-85% энэ байж байгаа. За бүр их оргил байгаа нэг ганц 2 аймагт л нэг 90% буюу нэгсэндээ орны дутагдал байхгүй гэсэн нэг санаа. За гэхдээ сая нөгөө өнгөрсөн 7 хоногт бид бага ангийн хүүхдүүдийг захин хичээл шилжүүллээ. Үүнтэй холбоотой амбулаториор ирж байгаа томоо төсөл өвчний шалтгаантай ирж байгаа хүүхдүүдийн тоо буурсан. Тэгэхээр нэг сонирм байгааз бид ингээ бөөгнөрлийг багасгахчингууд л энэ ханиадны өвчлөлийн тоо цөөрөд ирдэг. Гэхдээ өмнө өвдсөн байсан хүүхдүүд олон хүүхд өвдөх тусам л одоо хүндрэх магадлал нь ирсдэг. Одоо жишээлбэл 100 хүүхд өвдөхөд нэг 2-оос 3 нь хүндэрдэг бол 1000 хүүхд өвдөх юм 20-оос 30 болчих байхгүй тий 100,000 болоо явчих юм бол энэ 200-оос 300 болчихдог. Тийм учраас их болно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр олон хүн л өвдөх тусам хүндрэх тохиол ихснэ л гэсэн санаа. Өнөөдрийн байдлаар яг хэдчний хүүхд имлэгт нь? Тий тэгэхээр сая бас яг өөрөө чи өмнө надаас бас энэ мэдээллүүдийг асууж байна. Тэгэхээр энэ бидэнд бол одоо ингээд өдөр тутам эрүүл мэндийн сайдад энэ мэдээлэл ирдэг. Өнөөдөр яг одоо өчигдрийн байдлаа шүү. 3414 хүүхэд хэвтэн эмчилүүлж байгаагаас 78.3 буюу 2674 нь энэ томоо төсөл өвчнөд холбоотой амьсгалын замын зочид халдвартын шалтгаантай байна. За үүнээс энэ нь болохоор нөгөө өмнөх өдрөөс 5.2% буурсан буюу 203-аар цөөрсөн байна. Нэгсэндээ энэ 2674 маань 203 тохиолдолд цөөрсөн байна л гэсэн юм. За гол нь эрчим тэмцлийн тасаг нөгөө хүнд хүүхдүүд Монгол улсын хэмжээнд шүү. 110 хүүхэд эмчилж байгаагаас 55.4 буюу 61 нь томоотой холбоотой. Энэ өмнөх өдрөөс 23.5% буюу 39 нэмэгдсэн байна. 39 хүүхдээр нэмэгдсэн байна. Тэгэхээр нөгөө бид өнөөдөр өвчлөн багасж байгаа боловч хүндэрч байгаа хүүхдүүд чинь 7 хоногийн дараа ихтэй өндөрэд байдаг гэдэг санааг бас дотроо ойлгоорой. Тийм учраас ерөөсөө бид одоо энэ 12 сарын 15-наас 21-нд дэгдэлт улам ихсэх эсдэл байгаа. Тийм учраас бид л нөгөө хичээл сургуулийг захин болгооч гэдэг өнөөдөрс одоо дунд ангиуд захин болж байна тийм ээ. Тэг их хвшлэнгээр энэ арга хэмжээнд аваад байгаа. Олон хичээлийг захимд шилжүүлснээр өвчлөлт буурахт хэрхэн яаж нөлөөлдөг? Тэгээ сая нөгөө хэлдэг өнгөрсөн 7 хоногт бид бага ангийн хүүхдүүдийг захин шилжүүлэнгууд амбулаториор ирж байгаа хүүхдүүдийн тоо чинь 20% буурчж штэ. Нэгсэнд амбулаторид ханиад тусан гэдээ ирж байгаа хүүхдүүдийн тоо цөөрч байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө бөөгнөр байхгүй болохоор л халдвар дамжих зам чинь удаашрна. Тэ бүр байхгүй болохгүй ч гэсэн удааширч байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө хамгийн хөдөлгөөнтэй буюу дунд ангийн хүүхдүүдийн захим шилжиж байна тийм ээ энэ 7 хоногоос. Тэгэхээр бас одоо бид энэ 50-51 дэх 7 хоногудад өвчлөлийг улам их болохоос л сэргийлж хамгаалах гад тэгээ түрүү хэллээ тийм ээ олон хүүхд талдрах тусам хүндрэх тохиол гэсэн. Хүндрэх гэдэг нь амь нас ирсэн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг хүүхдийг ч аврах нь өөрөө чухал байгаа учраас эрүүл мэндийн яамны одоо гаргаж байгаа шийдвэр бодлого бол ерөөсөө л бид одоо энэ 12 сарын 15-21-ийн өнгөрөөтөл бид энэ бөөгнөрлөг багасгаач, олон нийтийн хамарсан арга хэмжээгээ цөөлөөч, маска зугаач гэж хүсэж байгаа тийм ээ. Эрчим тэмцлийн засагт хэвтэн эмчилүүлэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа гэдэг нь өөрөө нөгөө эмийн чанартай холбогдож байна гэж бас иргэд гомдол гаргаж байгаа шиг байна л да. Эмийн чанар дээр хяналт тавьж байна уу? Тий харин сүүлийн үед бол харин энэ нөгөө бүлгийн хурлыг хэлчих би нөгөө юу тавих хэрэгтэй байхгүй тайлбар тавих хэрэгтэй. Тэгэхээр нөгөө эмийн чанар харин ч бас гайгүй болоод байгаа.
Тийм учраас одоо энэ шинж тэмдэг дарах хэмжээлгэн дээр бас нэлээд бас ахиц байна. Хүндэрч байгаа шалтгаан бол тэр синцитал вирус гэдэг бас нэг тусдаа нэг вирус байгаа шүү. Нөгөө дархлаад хамрагдахгүй байгаа. Тэр нь шууд уушгийн хатгалгаа болгоод байгаа байхгүй. Тэ. Мэдээж бид бас анхаарч байгаа. Ялангуяа хүндэрсэн хүүхдэд хэрэглэж байгаа антибиотик хэмжлэг. Тэр өөрөө одоо маш чухал чанар нь одоо тэр чинь вирусээс гадна дархлаа сулрангууд баахан бактерийн вирус болчихж штэ тийм ээ. Тэрийг бас дарах хэрэгтэй. За уучлаарай энэ дуудаад. Энэ